Сайн байцгаана уу? Та бүхний амрыг ирж мэдчлээ. 2026 оны минь дэвшүүлж өөрсдийн хийсэн судалгааны тайланг танилцуулгахдаа баяртай байна. 2025 оны 4-р улирлын хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа гарлаа. Ингээ бид та бүхэнд судалгааны ерөнхий байдал үр дүнг танилцуулахаар бэлдэж байна. Хэрэглэгчдийн итгэлийн индекс судалгаа бол Монгол улсад 2009-с 2014 оны хооронд нэг жилд харин 2014 оноос хойш улирал бүр хийгдэж ирлээ. 17 дахь жилдээ хийгдэж байгаа энэ судалгааны үр дүн та бүхэн сонирхолтой байх болно. 2025 оны 4-р улирлын судалгааг 10 сарын 1-ээс 12 сарын 28-ны хооронд хийж дуусгалаа. Улаанбаатар хот болон 21 аймгийн 859 иргэнийг хамруулсан судалгаа авсан. Ер нь хэрэглэгчийн итгэлийн индекс гэдэг судалгааны талаар та бүхэн товч мэдж байгаа. Энэ индекс маань олон орнд, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад бас тооцогдож хэрэглэгдэж ирсэн юм индекс. Гол агуулга нь юу гэхээр эдийн засгийн байдлыг хэрэглэгчид хэр үнэлж байна вэ? Тэр хэрэглэгчид маань энэ эдийн засгийн байдлыг үнэлсээр ямар хариу үйлдэл хийхэд бэлэн байгаа болоо гэсэн байдлыг тодруулахад хэрэглэдэг индекс юм а. Хэрэглэгчид хэрвээ эдийн засгийн байдал сайн байвал хэрэглээг ихсгэх ийм төлөв байдалд байдаг. Харин эдийн засгийн байдал ерөнхийдөө муудахнаа гэсэн энэ үед хэрэглээг хумих ингэснээр цаашдаа эдийн засгт хэр итгэж үйл ажиллагаанд оролцох вэ гэдэг чиглэлээ тодорхойлж байдаг ийм индекс юм а. 2025 оны 4-р улирлын индекс бол ерөнхийдөө өмнөх улирал болон жилээс буурах хандлага харагдаж байна. 2025 оны 4-р улиралд 30.6% нь орлого буурсан гэж хариулжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 5.6 пунктээр өмнөх улирлаас 3.8 пунктээр буурсан үзүүлэлт болж байна. Өрхийн орлого нь 50%-аас их байр буурсан гэж 5.6% нь хариулсан. Энэ хариулт бол өмнөх оноос 1.8 пунктээр буурсан үзүүлэлт боллоо. Ажил эрхлэлтийн түвшин 2024 оны үеэс 8.6 пунктээр дээгүүр байна гэж үзжээ.